Машин зогсох нь онцтой. Чи хөдөөний лай шүү дээ. Би эмчилгээр сайхан сэтгэлтэй хүмүүсийг баярлуулнаа. Юугаар баярлуулна вэ гэхээр бензинээр баярлуулнаа гэсэн үг. За ингээд бид нэр нэлээ орой гарсан. Тэгээд цагаан сарын бэлтгэл гэр орноо цэвэрлэх гэж жоохон орой идчихлээ. Тэгээд төвчөө бол амар байна. Тэгээд биогоор нэг юм товчилж явдаг нэг юм шорон зам байдаг юм аа. Энэгээр ер нь хүмүүс нэлээ явдаг юм. Гол урсаад байна. Одоо ягараа гол урсаад байдаг үлээ. Гинт тайлцдаг юм та. Гэхдээ нэрээ хот руугаа ийм ус байхгүй шүү дээ нэрээ. Тийм. Тэгэхээр энэ бас яа сонь мол авчлаа шүү. Тийм яагаад энэ урсгалтай. Тэгээ амар нөхөр харагдаж. Энэ одоо юу харц байна гэж байхгүй. Тэр чигтэй. Тий. Чи орох. Харц хайгаад чи тэр чигтэй орой харц юм шүү аа. Пүү. За ингээд хотоос 30 км зайд ирсэн байна. Тэгээ хоол цамд ингээд машин эвдэрсэн тохиолдолд монголчууд бие биендээ хэр тусдгийг гэдэг нэг хэдлээ нэг шалгацгаая. Ямар ч нэг дугуй агарсан дорцоо хэрэгтэй ингээд хэлж үзнэ. За явъя. Хоёр машин ирж байна. Гадаас хүүтэн байна да. Хүүтэн биш үү? За энийг харин ирж байна. Тэснэ. Эдгаа. Яа, илт. Зогсоно. За энийг хүрээс. Яа, ол ганцаар явж шít. Тосч олдгүй махтай. Самна. Та хааш явж юу? Юу вэ нөө? Танд дорцоо байхгүй. Дорцоо байна уу? Дорцоо өстө багж нэг юм. Багж алгаа. За баярлаа. Дорцоо байхгүй гинэ. Багжгүй яваа гинэ. Энэ ганцаараа авч байна. Энийг парадатай хүн байна да. Засахгүй гэж. Энийг ч зогсохгүй л гэж. Байдаг шүү. Ер нь бол яг ингээд үнэхээр хэрэгцээ гараад хэцүү байдал үүссэн тохиолдолд машин дэргээр зогсохгүй байна. Бид нар болон цөөхөлж шүү дээ. Би эндээ жоохон тасалчаал болно. Энэ урсгалд хүн зогсохгүй мэн. Тэгэхээр ер нь арай их машин явж байгаа хотоос гарч байгаа зүгт нь зогсъё. Гараа зогссон байна. Энд баруун аймаг руу чигсэн машинууд явж байгаа да. Ахаа зогслоо. За залуучуудаа зогсоорой. Эдгээ. Машин зогсох нь онцтой. Ой, машин зогсчлаа. Сайн байна. Танд орцоо байна байх. Дугуй агарчаад. Нөгөө юмч таахгүй хүн тусгаад таа шүү дээ. Тусгаад орцоо. Тусгаад орцоо. Болно ах. Би нөгөө нэг адаптер болно байгаа. Тэгээд орцоо төврийн нэг хайчих. Энэ сая хотоос гараал арай. Дугуй агарчаа. Та хааш явж байгаа? Өөз. Наач явах гарчих юм уу? Тийм үү? Доор. Болгоо явах ч юм аа. Хол замд явж байгаа хүн ингээд хин тосох нь гэсэн нэг юм контент хийж байгаа байхгүй. Одоо ингээд сая би ингээд өчнөө ингээд хүн дээр гар өгсөн байхгүй яах. 20-од мод нэг ч машин зогсоогүй мах. Тэгсэн чинь та харин зогсчлаа. Та юм уу уншиж байгаа юм уу?
Цагаан сар их гэвч нөө. Гүн дүү нэг аймгаа ургалж байгаа. Дүү аймгийн ургалсан. Тэгээд тэрний төлөө яарал. Та тэгээд яарж байгаа ч гэсэн бас ингээд зогс тусалж байгаа. Би энэ ч бүр ингээ 20-од машин гар өргөө зогсдгоо. Тэгээд ийшээ хотоос гарч байгаа урсгал нь арай их вэ ингээд ямар сандаа эндэлтэй гар зогсож байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь та зогсоод энэ хүмүүс ерөөсө хоосон ч хамаагүй ингээл дахиад өвчдөг юм. Өөдөөс зарим нэг гараа дааллаа тэгэнгүүт явчих. Тэг яг үнэхээр машин эвдрээд ингээд зогсон тохиолдолд тослох хүн болоос ховор биш. Та хаан том дэргэний жолооч юм чи танд бол яг ийм том совыг хэрэг болох хаа. Энэ болохоор юу яа гэм лээ докторийн авч үлжээр нь зарддаг юм байлээ. Тэг 20 литр ордог. Тэгээд нөгөө нэг стандарт хангасан сав гэдгээр ер нь бол колонкод бол шууд бензин хийж өгдөг юм байлээ. Бензинээр дүүргэсэн байгаа. Би уул нь ингээд бензин багтаа хүнд ингээд банкын дүүргэж өгье гэж бодчихсон хэрэг. Та бол банк чинь дүүрэн юм ба шүү дээ. Тэгэхээр шаардлагагүй. Тэгээд энэ болохоор нөгөө нэг юу юм бэ лээ. Одоо энэ машин дээр хийсэн байхад бол бензин өнөртөхгүй юм байлээ. Бид нар сая ингээд хотоосоо дотроо аччаад ямар ч бензин өнөртөхгүй сая ирлээ. Тэгэхээр та одоо яг арталтаа хийгээд аваад явахд болно гэсэн үг. За баярлалаа. За ингээд цаашдээ сайхан шинэлэр ах. Монгол хүний сайхан сэтгэлийг харуулсанд баярлалаа хаа. Дандаа ах ингэж хүн тасалж яваарай. За ингээ бид нар эхний бичлэгээ хийчлээ. Сая гоё хол замд том тэрэг барьдаг ахта таарлаа. За. Одоо хоёр дахь бичлэг маань болохоор одоо энэ хөдөөний малчид маань одоо ингээд мотоциклаа ингээд өвлжин хэрглэж байгаа. Тэгээд бензин дууссан тохиол төв рүү колонк руу явдаг. Тэгэхээр ингээд нэг удаа ч гэсэн ингээд бензиний дүүргээд өгчий гэх зорилгоор ийшээ ямар сум блэ? Баян цогтгийн сум руу явж байна. Тэгээд замдаа жоохон өлсөөд гэдэг шиг. Хэдэн буузаж игэн жижиг төдлөе гэж бодод. Баян цогт руу явдаг шорон зам дээрээ зогссон байна. За ингээд нэр энэ манай цагаан сарын бууз шүү. Ард бууз шиг нэхгүй бол худлаа байна өө. За бууз босоо. Ланзар бууз байгаа зү. Янз бүр байна маа шаасар бууз. За ямар ч хэсэн нэг хөдөөний айл олчлоо. Танихгүй айлд шууд ирж ийн ямар байдгийг харцгаая. Хөнгүү айл саяны айл юм болов. Сая бөөнөр өвж исэн. Өө энэ ч амар их хамтан биш үү? Хөнгүү айл юм шүү. Ой. Биш дээ. За би ороо асуух. Нохоо зүгээр өгчээ. Сайн байна. За та дэгч та мотоциклтэй юу? Мотоцикл байгаа юм лөө? Энэ мотоцикл чинь бензин дүүргэж өгд юм уу гэж явж байна. Ирэх үү? За. Юугаар яаж яана хараач. Энэ савтай харин бензинтэй яваа. Бид нэр тэгээд энэ хөдөөний хэдэн айлуудын мотоциклын бензинийг дүүргэж өгд юм уу гэж явж байгаа. Чинь ханаа тэр чинь хоёрхнаа байдаг. Тийм үү. Өнөөдөр бензин дуусгана мотоциклтэй ил хонж ирсэн. Өнөөдөр бензин дуусгана. Дуусгана одоо яандаа хоёулаа гэжсэн. Тэгээ хон хороож ирнэ гэж яасан. Тийм үү. Өөр хавьд өөр айл байдаг юм уу? Бараг байдгүй шүү. Бараг байдаг шүү дээ хойшоо. Баян тагтны хамгийн захын айл манайх. Баян стамс. Баян тагтсан чинь усны шандаагаад бүр хойш. Тийм үү. Тэгээ ер нь яг энэ зам дагуугаал айлгүй. Хоод ингэрээд мэрсэр айлт. Айл олдохгүй гэлээ явлаа шүү тий. Тий. Айл олдохгүй байна. Манайх бол 100 чинь өвөл чинь. За. Танайхыг ч юу байд юм уу? Энэ малдад хижээл өгдөг юм уу? Өгнө. Ямар хижээл өгдөг? Малдаа одоо энэ гурланд хижээл нэжээл тэгээд хорголж юу ч гэсэн өгнө шүү. Наад нэг хорголжинд хижээл байгаа. Би танд өгье ихч. Энэ нэг ихч цагаан хижээл танайх өгж ийсэн үгүй юу? Энэ хорголжил гэдэг юм шиг үл шүү. Бараа ямаанаас хайр. За. Энээр оварч.
гэж илүүгээр ба. Энэ нэг 100 г билүү 200 г-ыг л өгдөг сурагтай байлаа шүү. За ихчээ. Энэ ямар хөөрхөн. Зүгээрээ ихчээ энэ чинь хөдөөний лай шүү дээ. Энэ ямар хөөрхөн амт юм. Энэ юу вэ миний хөө? Цаар нөгөөх наа. Энэ чинь сонирхолтой. Нам нөх маа. Чихэр байна минь. Тэгээд Энэ юу вэ минь хөө? Энэ юу вэ? хаачин чамаг яах? Тэр хоор ихэр шиг биш гарцсан та сая. Тийм үү? Ихэр нэг яваа ихэрсэн. За. Бид нэр харин бас нөө түрүү энэ зам дээр нэг юу яагаад. Нэг хүмүүсээс нэг юм туссан жуурж нэг гар өргөд. Тэгээд бас нэг 20-од машин өнгөрөөд. Аа? Манай хүү ирж. Мотоцикл. Мотоцикл ирж. За гарыг. Та нэг уулзаад. Саманах. Я сайхан үлж гин баг. Сайхан үлж гин үү? Өө сайхан сайхан. Сайхан. Одоо энэ чи хэр бензин би бензин аваад ирэх. Ихэд нөгөө одоо энэ малччин бас ингээд бензин зууслаа гэхэд төв рүү яваад бөө ажиж тэ энэ ажлын хажуугаар. Харин тийм болохоор бид нар нэг хийш нэг 2-3 айлын тий Бас бензин авах хэцүү хүмүүс. хол хэцүү шүү дээ одоо яг мал төлж байгаа яар. Тэг их ч аваад саваа. Тэгнэ ихчээ. Ийшээ дүүргээд үлдсний наадах руу чийч дөө ихчээ. Ах ийш хэдэн километр явж бензин тавьдээ. Одоо энэ чинь ийш яваад 30 гаруй. За. Ийшээ арай ойрхон уу? Ийш яваад нэг 20 20 явах. Тэгээ 20 км ирж чих 40 км тий. Тэгээ энэ засан дот. Тий. Муухай мотоцикл бас тэгээ явуулахгүй мотоцикл 4 сарын нэг үрд 20 тийш үү? Тий шүү дээ. 4 сарын 10 хүртэл. Тий. Юм загтаа магдаад харуул бас тий. Хулгай мулгай гаргах гэж бодсон шүү дээ. Нэг мотоцикл чаяач жирмэ гэж. Аа болно. Босно. Яг ганц нэг тавиад юм бас. За. Ай. За бас баг юулагчлаа яах. Зүгээрээ. Гадаад явж үнэр мүнэр гайг байх уу тий ах. Ер нь нэгч би ер нь бодоод идэгээ. Одоо нөгөө нэг малчд байж ижил одоо ингээд нөгөө гадны жуулч чи Монгол руу ирж байгаа ш тий. Энэ өв соёлын судлын энэ одоо хүртэл Монгол гэрт байна гэл тий. Тэгэхээр яг ингээд та хэд байгаа учраас ингээд энэ аялал жуулчлал ингээд бид нар ингээд нэг дэлхийд нэг юм онцгтой байгаад байгаа. Та хэдийн одоо хүчээр тий. Тий. Том гадаад тэр соёлтой оронгоч юм байшин барилга гарах гэж ирэхгүй шүү дээ. Тий штэ байшин Улаанбаатарт үүсэх юм байхгүй штэ. Тэгэл нөгөө хөдөө ирээл та хэдийн амьдралтай танилцах гэж л эн чинь одоо хүртэл ийм соёл байж ингээд тэрийг харах гэж ирж штэ. Жирмийн цагаан нуур гэдэг чинь энэ тийм том жирмийн нөгөө цуутай цагаан нуур чинь. Хайл энэ. Одоо Тэр харагдаад байгаа юу? Одоо хянган бодож цааш тавьж идэв. одоо засан дотор цайл ичээд байгаа баг. Тэгээд тэр том нуурыг хөвөөгөр чинь улсад ирдэг. Ихэд Жирмийн цагаан нуур гэдэг шүү дээ. Одоо дуу байдаг шүү дээ. Тэр Тийм үү? нуур тийм байдаг шүү дээ. За баярлалаа чи. За баярлалаа. Баярлалаа. Явлаа бид.